Сайн уу манайхаа. Дараагийн бичлэлээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэлдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Долоороос миний бичсэн нийтлэл яагаад тавигдаагүй юм бэ? Би зөвхөн үннийг л бичсэн. Шүнийн анч нохов шүүмжилсэн нийтлэл яагаад оронд нь тавигдсан юм бэ гэж асуув. Венси, чи үнэхээр мэдэхгүй болоод асуугаад байгаа мó Долоороос? Чиний нийтлэл тодорхой нэгэн байгууллагын эсрэг хэтэрхий түрэмгийн шинжтэй байсан. Академи улс төрийн хувьд төвийг сахих байр суурийг баримталдаг. Шүнийн анч нохоон дайрахтууд үнэхээр үндэслэлгүй гэж юу? Долоороос, би зүгээр л үннийг байгаагаар нь бичсэн. Венси, чиний аав Хамберт кардинал эдгээр бүх буруутгалыг үүсгээгүй гэж юу? Чөлөөдөг чагсаалт байгаа удирдагчид ч бас эдгээрийг худал хэмээн мэдэгдсэн. Долоороос, гэхдээ бидэнд чөлөөдөг чагсаалтаас авсан баримтууд байна гэж хэлэхэд Венси, тийм ээ, их сурвалж нь батлагдаагүй чагсаалт. Долоороос, та яагаад Quo Vadis гэр бүлийг ингэтлээ их дэмждэм бэ? Хэн нэгэн чамд шахалт үзүүлээд байгаа юм уу? Венси, за яах вэ? Чамд худал хэлэх шаардлага байхгүй. Сүүлийн үеийн сонины гол анхаарлыг шүнийн анч нохоон аимшигт үйлдэлүүдийг онцож гаргахад чиглүүлэхийг надаас хүссэн. Захирагч бас үүнд нилээд сандарч байна. Долоороос, манай аав Хамберт кардинал үнэхээр тийм хүчирхэг гэж юу? Захирлыг тэгтлээ их сандрагах хэмжээний хүчирхэг гэж юу гэж асуув. Венси, хэрв зөвхөн кардинал байсан бол би өөрөө түүнийг зогсоох байсан. Долоороос, тэгвэл тэр чинь Quo Vadist Хамберт кардиналаас илүү өндөр хэрэгэм зэрэгтэй данцхан хүн байдаг. Тэр бол Паплам. Бусад бүх хүмүүс харанхуй дагтсан ч тэр ганцаараа ариун хэвээр үйтнэ. Түүний нас өндөр усны улмаас шийдвэр гаргахад нь бүтэрсэн гэж ярих хүмүүс байдаг. Хамберт кардинал түүнийг хянахын тулд үүнийг ашиглаж байгаа юм болов уу гэж бодов. Венси, ямагтайч чиний нийтлэл сонин тавигдахад тохиромжгүй. Энэ нийтлэл нь шүнийн анч нохоон үйлдэлийг дэмжиж байгаа мэт сэтгэл төрүүлж байна. Түүний гэмт хэрэгтэн гэдгийг битгий март. Гэмт хэрэг үйлдэлийг нэгэн гэж хэлв. Долоороос, шүнийн анч нохоо бол муу хүн биш. Үнэхээр бузар муу зүйл бол Quo Vadis болон түүний дотор орших чөтгөр. Тэр энэ ертөнцид чөтгөрүүд байсаар байгаа гэж хэлсэн. Шүнийн анч нохоо тэдний эсрэг ганцаараа тэнцэж ивсэн бөгөөд цаашид ч үргэлжлүүлэн тэмцэх болно. Өнөөдөр Венси профессортай ярилцсны дараа тэр яагаад олон нийтэд үннийг дитгээгүйг ойлголоо. Тэр чөтгөрүүдтэй ганцаараа тэмцэхийн тулд амь насаараа дэнчин тавьж байгаа юм байна гэж бодох ба. Венси энэ хэргийг цаашид дахин бүү судлаж хэлэв. Долоороос ойлголоо гэж хэлээд өрөөнөөс гарах ба. Би түүнд туслах эвтэй гэж бодов. Тьюдер гадаршаа гарч ингэж сурвцах нь ядармаар юм. Энэ сайн дурын ажил надад тохих зүйл биш гэдгийг мэдэж байна. Пиги цөмөрөө дахин хамт явцгаая. Тьюдер, тийм ээ Викер, бид бүгдээрээ тэгш тал дээр гүүх татлах хийх гэж байсан юм. Чи бидэнтэй хамт явмаар байна уу гэж асуув. Викер, миний бие нэг л сайн биш байна. Надад ганцаараа байх хугацаа хэрэгтэй байх шиг байна гэж хэлв. Тьюдер, ганцаараа байх хугацаа гэж гайхав. Ганцаараа байх хугацаа энэ чинь чухал шүү гэж дотроо бодох ба. Пиги, тэгвэл би өөрийн өрөө рүүгээ буцлаа гэж хэлэхэд Тьюдер, ойлголоо. Бид Пигийг саатуулж бай гэж хэлв. Викер, энэ үнэхээр сайн хэрэг боллоо. Түүнээс хойш надад ганцаараа байх цаг огт гараагүй тул ачаагаач задлж амжаагүй байсан юм гэж бодох ба. Викер өрөөндөө ирэх ба гигантны адисклаар хүрсэн миний эртний мастер цол. Тэр өдрөөс хойш дээд зэрэглэлийн төгсөвч болон ухарсан. Ямагтайч элдний мастер байх ямар байдгийг мэдэрч үзсэн нь сайн хэрэг байлаа. Энэ тулаанаас авсан хамгийн шилдэг зүйл бол дантлааны туслахуудтай тулдаж байхдаа олж авсан арьсан баг. 4 багийг нийлүүлж нэг том баг болгосон байна. Хэрв би зөв санаж байвал энэ бол уналтын баг Пикареск. Вилзивүүл чөтгөрийн элттэй өсөлтгүйц шүтээнийг олж авсандаа итгэж чадахгүй байна. Би үүнийг дахин төрөхөөс өмнө уншиж байсан. Энэ бол зүүсэн хүн нь төрөв төрөстэй хөнөөх тусам улам хүчирхэгждэг баг. Энэ багийг зүүж илүү олон хүн хөнөөх тусам улам хүчирхэг болно гэж үздэг. Үүнээс гадна гайхавтай тэсвэр хатуужил болон маана нөхөн төлжих чадварыг олж авдаг. Нэг зүгээд үцтгэе гэж бодон багийг зүүж үзэх ба. Үүний сөрөг нөлөөний талаар ямар нэг зүйл хэлж байсан шиг санагдаж байна. Дантлаантай хийсэн тулаанаас болж шавхагдсан миний эрүүл мэнд болон аура маань шууд нөхөгдчихлөө. Энэ нь зөвхөн тасарсан мөчийг нөхөхөд тусалдаг намгийн салмандраас өөр юм. Энэ нь ядаргаанаас ангижрахад ч бас тусалдаг юм байна гэж бодох мөчөд. Гэхдээ ямар нэг зүйл буруу байна. Яагаад бүх зүйл илүү том харагдаад байна вэ? Би зөвхөн хар цагаанаар л харж чадаж байна гэж бодох ба. Үнэн дээр Викер гүлэг болон хувирсан байв.
Би нохоо болчихсон гэж юу? Энэ нь сөрөг нөлөө юм болов? Хэрв би хэвийн байдагтаа эргэж олж чадахгүй бол энэ үнэхээр муу зүйл болно. Бага тайлах хэрэгтэй байна. Биж бодон бага тайлах ба. Пүүх. Хэрв би үүнийг тайлахыг хүсвэл тайрантдаг байх нь. Хэрв энэ нь намайг хүссэн үедээ нохоо болохыг зөвшөөрдөг бол энэ нь сөрөг нөлөөгийнхээсээ илүү давуу тал юм. Азар дотор байранд амьтанд хижээж болохгүй гэсэн дүрэн байхгүй тул энэ нь надад тус болох ёстой гэж бодов. Гэтэл гэмт цүнхнээс чимээ гарах ба мадамын өндөг хагарч байна. Тэр үед хөдөлж байсан нь ангаахаа төрөх гэж байсны дохой байж. 8 хөлт мадам пололдож байхдаа миний хэд хэдэн удаа үхэх шахсан дээд зэрэглэлийн мангас тамиг удирдах эртний чөтгөрүүдч түүнтэй пололдохыг хүсдэггүй тул оронд нь гүнд амьдрах байр өгсөн гэж ярьдаг. Тэр мангасын үр удам ангаахаа болон төрөх гэж байна гэж бодох мөчид өндөг хагарах ба. Өндөгнөөс жижигхэн өхөөрдөм бяцхан аалз гарч ирв. Викер. Энэ жижигхэн хөвөн бөмбөлөг шиг зүйл мадамын үр удам гэж юу гэж гайхах ба. Аалз нохоо шиг хуцав. Викер. Байц тэр дөнгөж сая над руу хуцчих уу? Нохоон дуу аваа юу гэж гайхав. Үүнийг чонд баригдаж байхдаа суурчихсан юм болов? Викер. Чи өлсөж байна уу гэж асуух ба. Бяцхан аалз өлсөж байгаагаа илэрхийлв. Викер. Хатсан мах өгөхөд бяцхан аалз үгүй гэх мэт хөдөлгөөн хийх ба. Викер. Мадам шиг мах идэнэ гэж бодсон чинь идэхгүй байна. Арайж бяцхан байгаа юм байх та. За яах вэ? Өтгөн байгоос ийс зэрэглэлийн мангасыг өөрийн болгож авна гэдэг сайн боломж. Чамд идэх юм олцгоё гэж хэлэн явах ба. Викер. Дотор байрны коридорт Пиги хэдэн сурагчдтай ярилцаж байхыг харав. Түүний хажууд байгаа нь Алт бүлэгмийн Гренуй де Ливиафан. Эзэнт хүрнийг бүрдүүлдэг Колизен 7 багны нэг болох хор хэрэгэлдэг Ливиафанаас гаралтай. Тэрээр галт бүлэгмийн 1-р курсын шилдэг сурагч бөгөөд хитрхи их бардам зантай гэж бодов. Гренуй академийн усыг бүү бүлэн гартуул эгэл ардвэнд. Пиги. Уучлаарай. Би одоо явж болох уу гэж асуув. Би зүгээр л угаалгын өрөөрөө явж байсан юм. Найзууд маань намайг хүлээж байгаа. Гренуй. Эгэл ард чи хаашаа явж гэнэ гэж бодав вэ? Чи бод хэрэгцээгүй амтан. Чи дөнгөж л доод зэрэглэлийн шинжээч. Чиний байгаа байдал миний дургуй хүргэж байна. Эзэнт хүрний 7 агуу гэр бүлийн нэг болох надад чам шиг дорд хүнтэй нэг хөнгөлөөр алхах нь ямар их доромжлол болохыг чи мэдэх үү? Чи энд харьяадагдахгүй. Академиас яв эгэл ард минь. Чиний төвшин, чиний хамт байгаа хүмүүсийн талаар ихийг хэрж өгж байна гэж хэлв. Пиги. Би чамайг найзуудыг маань ингэж доромжлохыг зөвшөөрөхгүй гэж уурсан Гренуй заамдах ба. Гренуй. Битгий давраад байгаарай. Түүнийг бариад ав гэж хэлэх ба. Хажууд байсан найз нь цохих гэж байхад Тьюдор 90 цохих гэж байсан сурагчийн гарыг нь бариад. Пиги, чи зүгээр үү гэж асуув. Санчо. Хэрв чи тулалдахыг хүссэн бол буруу хүнээ сонгож дээ гэж хэлэн полгоог нь базав. Пиги. Тьюдор. Санчо. Чи хүртэл Викер та нар хизээ биж гайхав. Гренуй. Тьюдор Ламанча Дон Кихот гэж уурлах ба. Тьюдор ингэж их утасныг тайхаж байлаа. Үүнээс болсон байх нэ, Пиги. Чи миний найзад гар хурч зүрхлээ юу гэж уурлан асуув. Гренуй. Чамайг хинтээ нөхрөж байгааг чинь хараад ямар төршний хүн бэ гэдэг чинь тодорхой байна. Мөн чиний тэр найзуудыг чинь харахад л чи өөрөө хэн бэ гэдэг чинь харагдаж байна. Тьюдор гэж хэлэхэд. Тьюдор Гренуй. Чи академи доктор язгууртан болон энгийн ардуудыг ялгаж радуулгаж болохгүй гэсэн дүрмийг мартчихаа юу? Гренуй. Уурлаа гэж чи юу хийж чадах юм? Шөнийн анч нохоо гэргийн үеэр чи юу ч хийж чадаагүй үстэй. Тьюдор. Би онтож байсан юм. Гренуй. Ялагдсан хүмүүст үргэлж шавдаг байт юм. Хэрв би тэнд байсан бол шөнийн анч нохоог барих байсан юм. Гэж хийсэн хорт хий тарах ба. Тьюдор. Чи сургууль доктор өөрийн чадвараа гайхуулах гээд байгаа мó гэж асуух ба. Викер. Энэ үнэр энэ мэдээ алдуулагч юу гэж байхах ба. Викерийн баяцхан аалз мөрөн дээр нь гарч ирэн хийг үнэрлэн. Гренуй. Энэ бол зүгээр л бидний хүчний ялгааг харуулах гэсэн занал хийлэл. Энэхүү ялгааг мэдэрч цөхөлдөө авт мунхаг тэнгүүдээ. Гэтэл Викерийн бяцхан аал замаа пом ангаан бүх хорийг сорж орхив. Викер. Тэр хортой агаарыг маш хурдан шингээж байна. Тэр хорыг яг л хоол шиг идэж байгаа мó гэж гайхах ба. Викер бяцханаг шууд базан болиулв. Гренуй. Тьюдор болон бусад сурагчид мэл гайхах ба. Гренуйгийн туслахуд. Бид зүгээр л дэмий айж байж гэж хэлэх ба. Гренуй. Айн юу? Сая миний хортой агаар тэр залуу руу сорогдчих шиг боллоо. Би буруу бодов.
гэж гайхав. Гэрнүй. Би зүгээр л та нарыг айлгахыг хүссэн. Тэр бурчин суулгасан тэнэг бүлгмийнхэнд хор ашиглах нь дарц хохиролт гэж хэлэхэд. Тьюдор. Хөөе, чи биднийг дандаа дорд үзэж байх юм. Чи үзээд алдмаар байна уу гэж хэлв. Гэрнүй. Ирж буй явцын шалгалтын багийн тэмцээн. Баг оноо авсан баг нь академи тойрон нүцгэн гүөх болно гэж санал тавих ба. Тьюдор. Болж байна гэж хэлэн зөвшөөрөв. Гэрнүй. Би ч бас зөвшөөрч байна. Та нарыг овны элэг дог болохыг харах зугаатай байх болно гэж хэлэн цааш яв. Пиги. Уушлаарай, энэ миний буруу. Тьюдор. Үгүй ээ, энэ сайн хэрэг. Би тэр залуугийн бардам занг дарах болно. Пиги, намайг бар зэрэглэлийн мэргэжилтэн болохоор ямар ч тус болохгүй байх гэж бодож байна. Тьюдор. Сэтгэлээр бүү уун Пиги, чи ухаалаг. Бас чиний ажиглах чадвар гайхалтай шүү дээ гэж дэмжих ба. Тьюдор. Дунд хугацааны багийн тэмцээнд 4 хүнтэй баг шаардлагатай тул Санчо бит хоёр урд талд зогсно. Пиги, чи дунд хэсэгт цамхагт байх болно. Пиги. Нэрэ гэж юу гэж асуухад. Тьюдор. Викер, чиний хувьд чи ном сумаар мэрэгсэн тул тэрүүн игнийг авах болно. Бид өндөр оноо авах нь баталгаатай. Хэрв бид хамт байвал гэрэнүүд ялагдахгүй. Пиги. Тийм ээ гэж хэлэн баярлаж байхад. Викер. Надад айд хэдийн хамт баг болох хүн байгаа тул би татгалзаж байна гэж хэлэх ба. Тьюдор. Санжо Пиги 3 маш их цочирдов. Викер. Би айд хэдийн хамт баг болох хүнтэй гэж хэлсэн шүү дээ. Пиги. Үүнийг яаж игээ зохицуулж болохгүй гэж юу гэж асуухад. Викер. Амлалт чухал. Тьюдор. Викер, орчныхоо уур амьсгалыг мэдэрч сураач хэмээн бодов. Үзэрдэд шилжиж. Шалгалтын тэмцээний өдөр цэнгэлдэх хүрээлэн цугларсан олон гарна. Сурагчид. Болорос, чи энэ жил ч гэсэн гайхалтай харагдаж байна. Амжилт хүсье. Нийслэлийн бахархал гэж хашгиралдав. Колоссе академийн явцын шалгалтыг хүнфэнгийн хүмүүст үзүүлдэг. Явцын шалгалтанд нийт 3 хичээл ордог. Хамгаалтыг үнэлэх багийн шалгалт, довтфог үнэлэх хувийн шалгалт, мөн онлын шалгалт. Өнөөдрийн хамгаалтын шалгалтанд цэнгэлдэх хүрээлэн дотор гяндан бий болгохын тулд голограмм шидийг ашигладаг. Багууд өтгөн шорон голем, голограмм шидээр халахвчилсан хуурамч мангасуудтай тулалдах болно. Оюутнуудын биеийг халахсан бамба шидэн тодорхой хэмжээний сохилтыг хүлээн авч, алс хол байгаа самбар дээр оноо болон харагдах болно. Оюутнууд 4 хүнтэй баг бүрдүүлж мангасуудын давалгаанаас хамгаалах болно. Тэдний оруулсан хог нэмэр болон хэр удаан тисэж үлдснээр нь дүнг үнэлнэ. Оюутнуудад өгсөн цусны оноо HP мангаст цохигдох бүрд буурах бөгөөд тэдний цусны оноо тэг босоход шалгалт автоматар дуусах болно. Дийд 3 үе шат байх бөгөөд үе бүр 20 минут үргэлжилнэ. Хэрв тэд 1 цаг тисэж чадвал бүтэн оноо авах болно. Энэ улирлын хамгийн шилдэр дүнг 3 дугаар дамжааных нь агсан. Сургуулийн ерөнхийлөгч Долоресын баг харамсалтай нь 58 минут тиссэн ч тэд 3 дугаар дамжааныхын дундаа хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн. Пиги. Төгсөх ангийн 4 дугаар дамжааныхан энэ шалгалтыг өгөхгүй байгаа тул хатагтай Долоресын баг энэ явцын шалгалтын хамгийн шилдэг амжилтыг тогтоосон байна. Тьюдор ер нь бол 3 дугаар дамжааныхан 3 дугаар үед, харин 2 дугаар дамжааныхан 2 дугаар үед хүрдэг. Тэгэхээр хэрв 1 дугаар дамжааны бид 20 минут тисэж чадвал хамгийн дээр нь байх болно гэж хэлэх ба. Пиги. Бид үүнд зүгээр сэтгэл хангалуун байж болохгүй Тьюдор. Гренугийн бардам занг дарахын тулд бид ядаж 2 дугаар үеийн харанс хүртэх явах хэрэгтэй гэж хэлв. Бянка. Тэнд би байгаа болохоор тэр хол хүрэх нь асуудал биш байх болно. Мангасууд над руу дайрахгүй байхаар та нар сайн хамгааж өгөхөд л болно. Би та нарын өмнөөс бүх мангасуудыг устгах болно гэж хэлв. Тьюдор. Бянка. Багийн ажиллаа гэдэг чинь 1 гүнж 3 боол гэсэн үг биш шүү. Миний нүцгэн би эрсдэлд орж байгаа тул гуйа, чин сэтгэлээсээ оролцоорой гэж хэлв. Бянка. Би ч гэсэн чиний нүцгэн биеийг харахыг хүсэхгүй байд. Хэрв тийм зүйл болвол миний нүд муудах болно. Тиймээс сайн хичээгээрэй Тьюдор. Санчо. Та хоёр хоёулаа цэнгэлдэх хүрээлэн дэх дайснуудтайгаа тулалт. Пиги. Тьюдор. Бянка хоёр хоорондоо таардаггүй юм. Пиги. Викер. Чи яагаад өөр бүлэгт орчихсон юм бэ гэж гахах ба. Викер. Би олонний анхаарлын төвд байх дургүй. Ямар нэгэн зүйл болоод анхаарал татчихсан ч үүнээс илүү хүзэн авбал муу байх болно. Намайг юу ч хийх шаардлагагүй болтол алзуу юм шиг тулалтаарай гэж уран ихэрд тушаал өгчвэ. High borrow, middle borrow, low borrow.
Бид таныг бүх хүчээрээ хамгаалах тул та юу ч хийх шаардлагагүй. Эзэн минь. Эзнээсээ авсан миний анхны даалгавар. Би сайн хийх хэрэгтэй хэмээн бодов. Гренуй. Тьюдор, тэр новш. Тэр энгийн ард найзаа хаяад үүшрийн гэр бүлийн Бянкаг багтаа авчгаж. Тэр ялахын тулд мэдээж зүйлийг хийж. Гэвч биднийг ялах хэвээрэл боломжгүй зүйл. Бид ч бас багтаа шилдэг тогдогч авсан гэж бодох ба. Тэр нь Синклер байв. Синклер. Гренуй. Чи тэгж хорон муухай инээхээ божиж болохгүй юу гэж асуухад Гренуй. Намайг чамайг багтаа авсанд талрах энгийн ард минь. Синклер. За би тийм ч дуртай байгаагүй л дээ. Гэхдээ чиний багийн гишүүний хувьд бидний дүнгийн төлөө би чадах бүхнээ хийх болно гэж хэлэх ба. Синклер. Викир аль багт орсон бол доо хэмээн бодов. Ийхүү 1-р курсийнхний тэнцэх эхлэх ба. Викир. Ахин төрхөөс өмнө би академийн шалгалтыг үзэж байснаа сандгүй юм байна. Зүгээр л тулаандаа дайгүй байхад л хангалттай гэж ойлгосон гэж бодов. 3 ихэр эзэнтэн минь танд шалгалтын тазаар мэдээлэл байхгүй байгаа мүү гэж асуух ба таныг талбарт хөл тавих үед виртуал бодит байдлын шидийн тойрог идэвчиж тэр хавь яндан болон өөрчлөгдөх болно. Мангасууд тань руу дайрч ихэснээр шалгалт эхэлнэ. Шалгалт нь энгийн бөгөөд таны HP тэг болж дуусах хүртэл тисэж үлдэхэд л хангалттай. Мангасуудаас ялгардаг хор нь шинжилсэн ч хүсэн бодит хор юм. Бие махбодит нь гэмтэл учруулахгүй байсан ч хорны улмаас таны HP багасах магадaltaй тул болгоомжтой байх хэрэгтэй гэж сануулав. Викир. Тэд үнэхээр бодит хор ашиглаж байгаа хэрэг үү гэж асуухад. Ихэр. Хэрв ямар нэг зүйл болвол багш нар шидийн ханыг буулгаж хүнлэнгөөс оролцсноо гэж сонссон гэж хариулав. Викир. Чи их зүйл мэдэх юм аа. Үүнд зориулж өмнө бэлдсэн үү гэж асуухад. Ихэр. Таныг эзгүй байх хооронд бид эдлэнгийн сургуулийн танхимд хэд хэдэн удаа бэлдсэн гэж хариулав. Викир. Тэгвэл үүнийг та 3-т даатгая. Намайг нэг ч алхам гүйтлэхгүйгээр алзуу юм шиг тулалдаарай гэж хэлв. Ихэрүүд. Бид таныг төмөр баган шиг хамгаалах болно. Эзэнтнээс авсан бидний анхны даалгавар. Бид сайн хийх ёстой гэж бодов. Тьюдор болон бусд нь Викир дээр ирэх ба. Тэгэхэр чи энд байсан бах нэ. Энэ шалгалтанд сайн бэлдсэн үү Викир? Чамайг Баскервиллийн 3 ихэртэй нэг баг болно гэж бодсонгүй. Чи зүгээр эцтэй гэж асуухад. Викир. Би тэдэнтэй хүчээр нэг баг болоогүй. Тэд үнэхээр намайг нэгтгэхийг хүссэн юм гэж хэлв. Тьюдор. Үнэхээр үү гэж гайхан асуухад. Викир. Тийм ээ. Хэдэн 7 хоногийн өмнө тэдэнд мангасуудын тухай мэдээлэл хэлэхтэй байна гэхэд нь бид үүнийг хэлэлцсэн юм гэж хариулав. Тьюдор. Чи нөгөө дээрлэх хүлж эсвэл тиймэрхүү зүйл болоогүй үсттэй гэж асуухад. Викир. Үгүй би зүгээр гэж хариулав. Харуул. 1-р курсын 68 дугаар бүлгийн шалгалт дууслаа гэж зарлав. Харуул. 1-р курсын 69 дугаар бүлэг. 1-р курсын 69 дугаар бүлэг талбарт гарна уу гэж дуудахад Гренуй. Бидний ээлж ирлээ. Галзуурах цаг боллоо гэж хэлэн шалгалтаа өгөхөөр гарах ба шоргоочнууд зогсовтгүй дайрчвэ. Гренуй. Синклер. Чи бэлэн болоогүй хэвээр байна уу гэж асуухад. Синклер. Би бэлэн болчлоо гэж хэлэн хүчрхэг шид ашиглан шалгалтыг дуусгав. Викир. Синклер. Тэр үнэхээр л дид барьт орсонд ямар нэгэн шалтгаан байгаа ахна. Хэрв тэр ийм чадвартай юм бол ирээдүйд алдартай шидтэн болохдоо уналтын үеэр яагаад юу ч хийгээгүй юм бол гэж бодов. Харуул 1-р курсын 69 дугаар бүлгийн шалгалт дууслаа гэж зарлав. Синклер пүү хэцүү байлаа гэж хэлэх ба. Харуул 69 дугаар бүлгийн шалгалтын дүн хугацаа 19 минут 55 секунд. 1-р курсийнхэн дундаас хамгийн шилдэг амжилт гэж зарлахад Тьюдор Гренуйгийн бүлэг шин шилдэг амжилт тогтоочлоо гэж юу гэж гайхав. Гренуй чамайг нүцгэн гүөхийг харахыг тэсэн ядан хүлээж байя гэж давхурхад Тьюдор Гренуй гэж шүдсөө. Харуул 1 108 дугаар бүлэг гэж дуудахад сурагчид ваа гэж хаширалдав. Тьюдор Викир амжилт хүсье найз минь амжилт хүсье гэж хаширав. 3 ихэр бид эзэнтэнд минь хамгийн сайн тохирох тэр байр суурь болох тэргүүн байрыг авах болно гэж шидэмгий бодох ба. Бянка Викирт юу тохиолдов вэ? Тэр ном ашиглаж чаддсан уу гэж асуув. Пиги. Тийм ээ, миний мэдэж байгаагаар тэр мөсөн гүлгмийн ном сумын шилтгэн гэж бүртгэгдсэн байдаг гэж хариулах ба. Бянка. Тэгвэл тэр хэр сайн харавдгийг нь харцгаая да гэж хэлв. Викир маш олон сумыг ар араас нь харуулах ба. Бянка. Тэр хурдан байна. Энэ хурдан юу вэ гэж тайхав. Викир.
Тэд зүгээр л хурдан байна. Мөн тэд сул дорой бөгөөд оновчгүй байна. Гэхдээ яагаад ямар нэг зүйл буруу байгаа юм шиг санагдаад байна вэ гэж бодов. Викир, хэрв би чадвараа нуухгүй бол бүх зүйл ингээд дуусах болно. Миний би чадвараа гайхуулахыг хүсэж зангираад байна гэж бодож байтал Аяны. Хэрв чи нумаар хинт ч байсан ядагдвал би чамайг зүгээр орхихгүй шүү гэж хэлсэн нь санаанд оров. Викир, амлалтаа зөрчсөн дуучлаарай. Бид энэ мөчийг ашиглах болно. Бяцхан хатагтай гэж хэлэхэд бяцхан хатагтай гарч ирэн мангасын хорийг идэж хооллоо. Викир, шоргоолж мангасууд хор ядгаруулдаг биж сонсоод. Тэд бяцхан хатагтай хувьд яг л хүснээрээ идэж болох буфет гэдгийг ойлгосон юм. Миний зүг байж гэж бодов. Викир, шалгалт дуустал зугаасаж байгаарай гэж хэлв. Ододгүй шалгалт буусан харуул 108 бүлгийн шалгалтын дүн. Хугацаа 19 минут 50 секунд. Нэгдүгээр курсийнхэн дундаас 2 дугаар байр гэж зарлахад. Гэрнүе. Жирийн нэг нь намайг ялах ямар ч боломжгүй гэдгийг би мэдэж байсан юм. Бидний шадууны ялгааг мэдэр гэж тохуурхан инэв. Уран ихэр. Чи яг л 3 дугаар зэрэглэлийн хорон санаатан шиг харагдаж байна. Уурлахад Викир бод гэж тэднийг зогсов. Харуул. Нэгдүгээр курсын 109-р бүлэг. Нэгдүгээр курсын 109-р бүлэг. Талбарт гарна уу гэж дуудахад Тьюдер. Тэгэхээр Викир 2 дугаар байранд орчээ. Энэ бол өндөр оноо. Гэрнүүгийн бүлгийн тогтоосон 19 минут 55 секундын амжилтыг эвдэхийн тулд бидний зорилго бол эхний үеийг давах явдал юм гэж зоригтойгоор хэлв. Гэж хэлээд талбайд гарахва. Тьюдорын бүлэг ширүүн тулалдахва. Сурагчид "Ваа" гэж хашгилдав. Тьюдор болон Санчо мангасуудтай тэргүүн игнэнд тулалдаж, Бянка тэдийг ард талаас нь дэмжиж, Пиги бүх нөхцөл байдлыг ажиглан тушаал өгчөө. Викир, тэдний гайхалтай багаар ажиллаж байгааг нь харуул маш нарийн бигдсэн бололтой. Тэд үнэхээр тэргүүн байранд орж магадгүй юм. Үүнээс гадна энэ хоосон оргих мэдрэмж юу вэ гэж бодон гайхах мөчөд. Бяцхан мадам талбай дээр амтархан хооллож байх ба. Викир, байж боломгүй юм. Викир, бяцхан хатагтай яагаад тэнд байж байдаг вүлээ гэж гайхав. Викир шалгалтаа дуусгаад бяцхан хатагтайг хүрмэндээ буцааж хийсэн гэдэгтээ итгэвчтэй байна. Хорыг илүү их идэхийг хүссэндээ буцаад үсрээд гарчихсан юм болов. Тэр богинохон хугацаанд бүр арьсаа гуйжуулж томорсон байна. Өсөж буй хурдаас нь үзүүд бяцхан хатагтай нь зулцэг гэдэг нь гарцаагүй юм. Одоо тэд шалгалтаа өгч байгаа болохоор бяцхан хатагтай талаар би юу ч хийж чадахгүй. Ямар нэгэн асуудалгүйгээр шалгалтаа дуусгаж чадна гэж найдаж байна юу ч бодох ба. Бенка, чи эрч хүчээ дэмий үрж байна. Шаргоочнуудыг заавал хэдэн хэсэг болгон тасчих хэрэгтэй гэж юу? За яах вэ? Өөрийгөө хянах чадвар чинь хэр сайн байгааг харцгаая. Мэдээж хэрэгсэн. Анхааралтай ажигла гэж хэлв. Тьюдер, мөөгүй шүү. Би чамд ялагдахгүй. Бенка, хэрвээ чаддах юм бол намайг гүйцээд ир гэж хэлв. Санжо, Тьюдер, тэд хоорондоо тааш тохирдгоо үгүй юу гэдгийг мэдэхгүй юм гэж бодов. Пиги, та нар бүгд байрфаасаа хазайсан байна. Үүнийг засцгаая. Пиги, Бенка, бид тэднийг заавал алах шаардлагагүй. Тиймээс урд хөлнийх нь үе мөчлөө тогтох нь илүү дээр гэж бодож байна гэж хэлв. Тьюдер, шоргоолжнууд дарах үед чи хүчтэй цохилт өгөл үр дүнтэй байх болно гэж бодож байна. Тэдний дундуур нь зогсоохын оронд илүү ойртуулцгаая. Санчо гэж хэлэх ба. Санчо, чиний шийдвэрүүд миний бодож байснаас ч илүү дээр юм. Пиги. Тьюдер, Пиги бол жинхэнэ дайчин гэж хэлв. Пиги, би дарамт болохыг хүсэхгүй байна. Тиймээс миний хичээл зүтгэхэд үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Энэ багтай хамт шин дээд амжилт тогтоох боломжтой гэж бодов. Тьюдерийн багийн шалгалт дуусаж 109-р бүлгийн шалгалтын дүнгийн үзүүлэлт. 19 минут 55 секунд. Нэгдүгээр курсийнхэн дунд нэгдүгээр байранд тэнцэв. Гренуй, тэр тэнэгүүд, тэр энгийн иргэд бидэнтэй ижил хугацаа үзүүлсэн гэж юу гэж гайхацгаав. Тьюдер, тэргүүн байранд тэнцлээ. Маш ойрхон байлаа. Хэрвээ бид дахиад ганцхан секунд тиссэн бол гэж бодов. Санчо, би нүцгэн гүг шаардлагагүй боллоо гэж хэлв. Бинка, цохилтыг хаадаг HP Бамбай. Хэрв энэ жинхэнэ тулаан байгаад бидний HP тэг заасан бол бид өөхөх байсан гэсэн үг үү гэж асуув. Тьюдер, нэг өдөр би ерөнхийлөгч Долорос шиг нэг цагийн турш тисэж чадах дайчин болохыг хүсэж явцгаая. Долорос, тэд манай клубын гишүүд боловч үнэхээр сайн юм. Тэд ирээдүйд хэр хүчрхэг болох бол гэж бодов. Долорос, нэгдүгээр үе шат дууслаа. Хоёрдугаар үе шат одоо эхэлнэ. Хоёрдугаар курсийнхэнд зориулсан мангасуудын одоо гарч ирэх болно гэж бодох мөчөд гинт шоргоолжнууд асар олноороо гинт гарч ирэх ба. Сурагчид,
Энэ юу вэ? Шоргоолжнууд яагаад дахиад гараад ирв? Шалгалт аль хэдийн дуусаагүй гэж үү гэж байхацгаа. Тьюдор чөтгөр юу болоод байгааг мэдгүй ч бүгд болгоомжтой байгаарэ гэж хаширв. Эндээс учрах бие махбодын хохирол жинхэнэ байх болно. Сургуулиас арга хэмжээ авах хүртэл бид байр сууриа хадгалах хэрэгтэй гэж хэлэх ба багш нар хүүхдүүдийн HP тэг болсон ч шалгалт зогсоогүй байна. Тэд чинь 1-р курсийнхэн шүү дээ. Хэн 2-р үе шатыг зөвшөөрсөн бэ гэж хаширалдав. Профессор, шалгалтын талбайн сурагчдаас гадна амьдралын хүчинд хариу үйлдэл байсаар байна. Тиймээс алдаа гарсан гэж бодож байна. Энгийн ховцны HP тэг болох мөрөнд амьдралын шинж тэмдэг алгуулах ёстой байсан ч гэвч хянах самбар дээр тулалдаж чадах амьдралаар бэлгсэн оршихуйг харуулж байна. Профессоруда шалгалтанд асуудал гарлаа. Бид талбайн дотор байгаа сурагчдыг аврах хэрэгтэй гэж хэлв. Профессор, тэгж хэллээч бид зүгээр л долгионыг удирддаг хүмүүс. Программын амьдралын хариу үйлдэлийг шалгах нь бидний үүрэг хариуцлага биш. Шидэт тойргийн кодуудыг гаргаж аваад засахаас илүү големуудыг зогсоох нь илүү хурдан биш гэж үү гэж асуув. Шидтэн. Големуудын бүтэц хөдөлгөөнийг энэ жилээс эхлэн автоматжуулсан. Үүнтэй холбоотой шидэт тойргийн кодууд нь шидэт чулуунуудтай холбогдсон байдаг. Үүнийг зогсоохын тулд бидэнд дээд албан тушаалтнуудын зөвшөөрөл хэрэгтэй. Профессор, тэгвэл шидэт ханыг хурдан нураа. Шидтэн. Гэхдээ шидэт ханыг нураахад бидэнд түлхүүр хэрэгтэй. Долоорос. Надад түлхүүр байна. Гэхдээ зөвхөн ганцхан түлхүүрээр шидэт ханыг нураах боломжгүй. Шидтэн. Профессор, сэдэдвэ түлхүүр байгаа боловч тэр угаалгын өрөө рүү явна гэж хэлсэн. Тэгээд бидний дуудлаад холбогдохгүй байна. Профессор, юу? Тэр эмэгтэй дахиад л ажлаа салвардуулж байгаа мó? Тэр эмэгтэй чинь гэж уурлав. Викер. Тэгэхээр шидэт төхөөрөмжөд алдаа гарсан байх нь. Миний шалгалтын үеэр амьдралын ямар ч хариу үйлдэл байгаагүй. Энэ нь бяцхан хатагтай хорийг идэж томорсны дараа шидэт чулуунууд амьдралыг мэдэрсэн гэсэн үг. Энэ авдаанаас болсон уу үгүй юу гэдгийг мэдэхгүй ч хорт мананд хахаж байна. Хэрэв бид яарч тэднийг аврахгүй бол тэгвэл тэдгээр нь агаараа эргэлэхэд зориулж хийсэн нүхнүүд байна. Нүхэн жижигхэн ч гэлээ ийм хэмжээтэй байхад хийж болно. Синклер, юу болоод байна вэ? Түр хүлээгээрээ хэн нэгэн манай багийнхаас илүү сайн амжилт үзүүлчихсэн юм уу гэж гайхав. Викер маш хурдан Синклерийн урдуур гүйхв. Сурагчид яагаад гүлэг өмд 100-аад явж байгаа юм бэ гэж гайхав. Долоорос удирдлагын тастыг эвдэх гэж орогдох ба. Хүү, оюутны зөвлөгийг ерөнхийлөгч юу? Та юу хийж байгаа юм бэ? Шидэт чулуунууд бол маш үнэтэй, 9-ний олдруу шүү дээ. Үүнийг эвдэх нь зөвхөн таныг сургуулиас хөөхөр хязгаарлагдахгүй. Бид сануулан зогсоох гэж оролдох ба. Долоорос, хинт хамаатай юм бэ? Бид шидэт холболтыг зогсоож хүүхдүүдийг аврах хэрэгтэй. Хүүхдүүдээ дахиад жаахан тисчих. Би тусахын тулд чадах бүхнийг хийх болно гэж бодов. Энэ үед Пиги дайравтайнд өртөх ба чөтгөр бич. Тьюдор, би хараахан баатар болоогүй байна. Бянка, би ингээд үхмээргүй байна гэж уйлав. Викер гинт хажуугаас нь гарч ирнэ. Бүү санаа зов. Та нарт юу ч тохиолдохгүй гэж хэлв. Долоорос, намайг тавь, би сурагчдыг аврах ёстой. Сурагчид, ерөнхийлөгч, тайвшир. Та үүнийг эвдэж чадахгүй гэж хэлэх ба. Нийв багш, түр хүлээгээрээ арена дотор дахин нэг амьд бит байна. Нэг алуугч шаргалж өгчихсөн байна уу? Хэн нэгэн арена руу нэвтэрсэн бололтой. Тэд шидэн ханыг эвдээд орчихсон хэрэг үү? Дотор яг юу болоод байна вэ гэж байхарх ба. Сурагчид ухаан алдан хэвтэж. Викер. Нэг зүйлийг бодоход манай гэр бүлийн өрөө бол хашиж чадахгүй араатнууд үхэх болно. Би чамааг дараа шийтгэх болно бяцхан хатагтай. Одоохондоо эрен тойрондох бүх хорийг идэж бусдыг хамгаал гэж хэлэх ба. Бяцхан мадам хорийг эрчимтэй сорж эхлэх ба. Викер. Энэ газар амьдралын энергийг мэдэрч чадна. Одоо бодоод байхад 18 настай хүн дунд шатны сэлмийн мэргэжилтэн орчин байх ёстой. Хэрэг тэд намайг төгсөж гэдгийг мэдвэл шууган тарих болно. Мөн эдгээр хиймэл големуудыг бодит амьдрал дээрх мангасуудтай ижилхэн байхаар бүтээсэн. Хэрв би дахин төрхөөсөө өмнөх амьдралаасаа мэддэг алуурчин шоргоолжнуудыг дайрах аргыг ашиглавал тэгвэл би дээд шатны сэлмийн мэргэжилтэнтэй ч өрсөлдөж чадна. Толгой болон цээжийг холбодог үе болох хүзүүн шоргоолжнуудын сул тал юм. Энэ бол алуурчин шоргоолжнуудын биологийн лууж юм. Гэхдээ тэдэнд өөр нэг сул тал бий. Тэдний гавлын яс нь хоёр хэсэгт хуваалддаг бөгөөд тэндэхийн үе мөч нь миний чихчи хурууны хэмжээтэй байдаг. Тэндэхийн гадаад арга яс нь бусад разруудтай харьцуулахад тийм ч хатуу биш юм. Энэ шалралтанд чи ч бас гарч ирэх нэ гэж бодон шоргоолжнуудыг араараас нь устгаж байв.
Сурагчид, хорт манамдаас болоод бид юу ч харж чадахгүй байна. 3 дугаар давалгаа бараг дуусч байна. Ямар нэг зүйл болоо юу? 3 дугаар курсийнхэн ч тисэж чадахгүй байхад 1-р курсийнхэн 3 дугаар давалгаал тисүүлдэх арга байхгүй гэж ярилцах ба. Багш нар, байж боломгүй юм. Юу болоод байна вэ? Шоргоолжны генерал ядагдчихлаа. Мөн бүх шалгуулагчид зүгээр байна. Венис, шоргоолжны генерал? Шоргоолжны генерал бол академийн сурагчид ярьж чадхааргүй гэлэм шүү дээ. Энэ бол цаанаас нь зохион байгуулсан захимх. Энэ нь сурагчдыг нэг цагийн турш тисүүлэхэд хэцүү байхаар хийгдсэн. Тэнд юу болоод байна гэж гайхан бодох ба. Харуул, би түлхүүрийг эзэмшивч профессор Садыг оллоо гэж хэлэн орж ирэв. Багш, тэр хаана байсан бэ гэж асуухад Харуул, гудамжны уушийн газрын эзэн түүнийг танхаарсан, бизнест цаад учруулсан гэж мэдээсэн тул би түүнийг оллоо. Харуул, тэр гавцуу эмэгтэй. Долорес, тэр хамаагүй. Хорплоор шидэн ханыг нэ гэж хашгирав. Академийн дундын шалгалт шидэн ханыг буулгасны дараа өндөрлөв. Яаравтай тусламжийн албанд 42 минут 13 секунд зарцуулагджээ. Багш нар, бүх шаргоолжнууд ялагдчихсан эргүү гэж байхав. Долорес, сурагчид хаана байна гэж хэлэн гүйж ирэх ба. Викер, яагаад энд байгаа юм бэ гэж байхах ба. Викер, энэ нь хайнг хэрэг болгоч надад байгаа хамгийн зөв сонголт бол бусадтай тулдаж байгаад ухаан алдсан дүр эсгэл явдал. Энэ нь түүхтэй юм. Гэхдээ ирээдүйн баатруудыг алдаагүй тул би сэтгэл хангалуун байна гэж бодов. Түүний үе тэнгийнхнийг аврахын тулд Кожизе академийн дундын шалгалтын үеэр нэгэн баатар мэндэлжээ. Ухаан алдсан ч гэлээ Викерийн баатарлаг үйлсийн ард байгаа үнэн. Энэ бол миний найзууд болон миний хүчийг нэгтгэснээр бий болсон үр дүн юм. Даруухан баатрын үйлдэл. Тэрээр магтаалаар булагдав. Царайлаг гэдгээрээ халуун сэдв болсон Викер өөрийн манаа цолоо дээд шатны сэлмийн мэрэгжилтэн гэж дахин үнэлүүлв. Мангас судлалын төвийн дарга дээд шатны сэлмийн мэрэгжилтэн шоргоолжны генералыг ялах боломжгүй гэж сэжиг төрүүлж байна. Викер алуурч нь шоргоолжнуудын гавлын ясан дээр амин чухалцыг байдгийг мэддэг байсан гэж тайлбарлав. Викер алуурч нь шоргоолжнуудын нууцыг задруулснаар эзэнт хүрний цэргүүдийн нас баралтын түвшин буурна гэж таамаглаж байв. Үүний үр дүнд хүндэт хунтайж Викерт гэрчлэгээ гартуулав. Энэ жилийн халуун од Викер гэж хэмбэ. Викер хаа. Миний намгүм академийн амьдрал ийм түүхтэй болно гэж хэн санах вүлээ? Энэ баярлуулах зүйл бишээ бясхан хатагтай. За яах вэ? Бусд нь аюулгүй байгаад баяртай байна гэж бодов. Шөнийн анчнах бай. Дуурагчид гарч ирсэн. Нэг нь алдагшуулах үүднээс хийж байна. Нөгөөгийнх нь санаа зорилго тодорхойгүй байна. Академийн 1-р курсын сурагчдын нэг нь хааны цусны өвдөөсөө нууж байна. Намайг 1 сар гүдээхийг хүсэж байгааг нь харахад тэр үүнд нилээд болгоомжтой хандаж байгаа бололтой. Би гигантны хүчийг зээсэн учраас түүнийг амархан ялсан. Гэхдээ дараагийн сард би өөрийгөө хичээнгүйлэн чадваржуулах хэрэгтэй байна. Би өмнө нь шөнийн анч нохооны асуудалд санаа зовж байсан ч одоо хоёрч дөрөгч гарч ирсэн. Хэрв тэд ордны анхаарлыг татах эсвэл тэдний үйлдэл давхардвал муу зүйл болно. Би үүнийг судлах хэрэгтэй байна. Бусад мэдээ гэвэл Осирис Ле Баскервиллийн эдлэн дазраас явсан. Мөн академид хааны гэр бүлийн хүн байгаа гэж юу? Би түүнээс дөрөвдөх зүйлийг хийхийг гуугаач үгүй. Тэгэхэд тэр яагаад надад хэлв? Үнэхээр тэр эмэгтэй. За яах вэ? Би мэдлээгээд алдах зүйл байхгүй гэж бодов. Синклер. Энэ цагт энд академийн баатартай уулзна гэж бодсонгүй. Үүнийг хувь тавилан гэдэг байхаа гэж хэлэн гарч ирэв. Энэ удаагийн Pathmine инхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.